Ээлжиртийн хий үзэгдлийг 19 настай залуу даржээ. Сэлэнг аймгийн харьяат чи мөнх очир гэдэг залуу доорх зүйлийг ярьсан юм. Би Сэлэнг аймгийн хүн л дээ. Сэлэнг аймгийн Бугант сумын нутаг Бэлчирт гэдэг газрыг хий үзэгдэлтэй гэдгээр нь нутгийн хүмүүс андахгүй. Энэ газраар ганц хоёроо явсан морьтой машинтай хүмүүс ямар ч ор сурггүй алга болчихдог гэсгээд юм. Нийлээд дээхэн үед зам сайн мэдэхгүй нэг жолооч уг газраар явж байгаад ор сурггүй алга болчихсон гэдэг. Тэр газар яг хизэнээс ийм болчихсон юм бэ? Миний сонссноор бол хувьсгалын үед цагаантны цэргүүд тэнд олноороо өгсөн гэдэг юм билээ. Тэгэхээр нилээд дээр үеэс болсон болов уу гэж боддог. Гэхдээ энэ хаваар яваад гарч ирсэн хүн Мерсер байдаг. Түүний нэг нь Дөгөр гэдэг хүн юм. Дөгөр залуудаа хийдэд сууж байсан ч хожим нь хар болсон хүн. Түүнийг нэг удаа тэр газраар морьтой шогшуулж явтал гэнтийн тэндээс нь олон морьтой хүн гарч ирээд хөөжээ. Морьтой хүмүүсийг гүйсээд ирэхээр нь Дөгөр мэддэг бүхий л тарин майн мэгзмээ уншиж гарчээ. Тэгтэл ашгүй нөгөө хүмүүсийн морь удааширч дөгөрч зүхтэн гарч амьдсан гэдэг. Энэ газрын чөтгөрийг даруулахаар ламхаар авчирч ном уншуулж байсан гэж дуулсан. Яагаад дарагдаагүй юм бол? Дээхэн үед чойдог гэж баян эр тэр газарт буухын тулд лам авчирч ном уншуулахаар болжээ. Уг нь тэр газар ус ургамлан тэгширсэн сайхан газар л та. Ламч яах вэ? Жодороо босгож аваад сууж гаж. Чойдоггүй жаалжуул идэх юм үлдээгээд маргааш нь ирж авахар болоод явжээ. Оройхон хэрд лам баахан ном уншиж хонх дамраад ачигнуулан сууж байтал жодгорынх нь үүдээр хүнд үрстэй бараа юм өнгөрчээ. Ламч дуугаа өндөрсгөж хонх дамраад ачигнуулж гарсан гэв. Гэтэл хонхны дууг дарж гадаа нь чимээ сонсогдож. Хүүхэд уйлаадж байгаа юм шиг тэгснээ эрэгтэй хүн муухай хашгирч үл ойлгогдох хэлээр ярилцаадж байх шиг байж. Тэгснээ нэг хүн орж ирээд ламын хоолойг боож гарчээ. Лам нэг хэсэг ухаан алтаад сэртэл түүнийг тойроод олон хүн шуугалдан байж. Сайн харвал толгойгүй гаргүй тэрч байтугай цээжин биеийн байхгүй янз бүрийн хий юмс харагдсанд лам өөрийгөө эднийг дарж чадахгүйг мэдээд зүгтхийг оролцсон боловч хөдөлж чадлагүй дэмийл хэвцээр байж. Маргааш өглөөнд болоход баян чойдог ирсэн байна. Лам хамаг хувцас тайлаад ийш тийш нь шийдчихсэн толгой төрөйгээ өөрөө урж маажаад улаан нэлэг болгоод илий балаа болчихсон байсан гэдэг. Тэгэхээр тэрж өтгөр дарагдаагүй гэсэн үг. Гэхдээ тэр их сонин сүүлд намайг сонсоход дарагдсан гэж дуулдсан. Эрдэмтэй номтой лам хүнд дарагдаагүй байж жирийн нэг 19 настай залуу дарагдсан гэсэн. Тэр залууг Бадраа гэдэг бөгөөд уг газарт эмээтэйгээ нүүж очисон юм гинлээ. Гэтэл 2-3 хоногоос эмээгийнх нь бие муудаж хэвтэрт оржээ. Нэг шөнө Бадрааг эмээгийн асархаар болтол эмээгийнх нь толгой дээр нэг жаал хүүхэд суучихсан. Хурц үзүүртэй шүгөөр эмээгийнх нь зулгаа руу хариугүй хатгах гээд байсан. Бадрагийн өвөө нь лам хүн байсан тул түүнд олон янзын тарин зааж өгсөн. Тиймээс тэр юр айлгүй чөтгөртөө ханман хэрэлдэж гарчээ. Үүр цайтал хэрэлдээд нэг хартал мөнөөх чөтгөр байхгүй болчихсон эмээгийнхэн зүс царай овоод ирсэн байж. Үүнээс хойш тэр газарт дахиж янз бүрийн юм үзэгдээгүй гэдэг.